Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлц өгөх хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцж сүүн бүтээгдэхүүний салбарын төлөөлөл болох сүүн зарим компанид ажиллалаа. – 2018 онд компани үүсгэн байгуулагдсанаас хойш 20 он хүртэл ингээд хэвийн үйлээс явж байгаа нэг ковид цаг тахал нүүрлээд ер нь гудамжны хил худалдаа бол манайх бол бүрэн хумигдсан байсан. За ингээд байж 2022 оноос одоо хүнсний хувьсгал хөдөлгөөн Монгол орон дээр өрнж эхлээд манай үйл ажиллагаа буцаад эргээд тогтвортой сэргсэн. Мөн засгийн газрын 36 тогтоолын хүрээд манайх бас нэлээд олон юмудаас хамрагдсан байдаг. Бидний бүхэнд маш их баяртай үйл явдал болсон. Одоо кластер хэлбэрээр одоо хөгжих ёстой гэсэн энэ уриалгын хүрээнд бид нар 2022 оноос хойш одоо энэ Царантай Арваа гэдэг одоо галгар уут үйлдвэрлэдэг компани байгаа Монголд. За энэ компанидаар бид нар энэ галгар уутнуудаа бүгдийг хийлгэж байгаа. За энэ Маружингийнхаа торхон аягийг болохоор бидэрт бол өдөрт бол бид нар нэг 25-аас 35 мянган ширхэг одоо конус аяг хэрэгэлдэг. За энийгээ бол бид нар дархны дархан халдун гэдэг компанидаар торхон аяга бичэн аяга захиалж үйлдвэрлүүлж байгаа. Би винийгээ бас ингээд дэмжиж ингээд кластер хэлбэрээр бас манай үйлдвэр явуулдаг. За дээрээс нь нөгөө шингэн сүүний нөөцөд чөлөөлөгдсөн гэдэг ингээд энэ маш том дэмжлэгүүд байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо дэвшүүлсэн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд танаа одоо хамт олон бүхийд боломжоор дайчилж хүн ардынхаа одоо хүнсний аюулгүй байдлыг хангах одоо хувь нэмрээ оруулж одоо ингээд сэтгэл гаргаж сайхан ажиллаж байгаад одоо Монголынхаа бас нийт ард түмний нэрийн өмнөөс бүгдээрээ бас би дахин баяр хүргэхийг хүсэж байна. Та бүхнээ одоо бас баярлж байна, бахархаж байна. Одоо үйлдвэрийнх нь хүчин чадал нэмэгдэж, ашиг орлого нь нэмэгдэж бас ард түмэндээ сайхан одоо сүүн заримгаараа одоо олон төрлийн сайхан заримгаар үйлчилж байгаад одоо би бас баяртай байна. Би ч гэсэн өөрөө бас танаа заримыг идэх дуртай хүн байгаа. Тэгээ бүгдэд одоо амжилт хүсье гэдэг үнэтэй. Улам их зүйл хийж бүтээгээрээ баяр хүргье. Төрийн тэргүүний санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлц өгөх сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Макс Агро, Метагро компани хөдөө аж ахуйн эж бүрэн зохицолбор, Нүүдэлчин Агро ферм компани, Харума Бүжи сүүний фермүүдэд ажиллаж, салбарын үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжийн төлөөлөлтөд уулзсан санал солилцож үйлдвэрлэл хангамжийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцж байсан юм а. Манай улс өнгөрсөн онд 61 мянган тонн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж 156 мянган тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Одоогоор хүн амын хэрэгцээд ундны сүүг 100, сүүн бүтээгдэхүүнээр 60% хангаж 40%-ийг импортоор авч байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 260 гаруй мянган тонн шингэн сүү бэлтгэсэн нь 2024 онтой харьцуулахад 15%-аар өсжээ. Жижиг, дунд, том бүх компаниудын үйл ажиллагаатай танилцаад яваад хооронд нь кластераа цааш нь хөгжүүлэх дараагийн хүнсний хувьсгал 2.0 дээр орж ирэх томоохон бодлого руу оруулахаар ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр хүнсний хувьсгал 1.0 дээр бол нэлээд сайхан үр дүнгууд гарч байгаа. 53 өдөр ажилтнанд орсон, 1000 гаруй нийт төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр гарсан. Энэ хүнсний хувьсгалыг дасгалбахгүй цааш нь үргэлжлүүлээд явах юм бол бид нэг 20-30 жилийн дотор одоо хурдан хэллэхэд нэг 15-20 жилийн дотор бол бид нар хүнсний хангамжаа 100% шийднэ. Хүнс экспортч улс болох тийм одоо боломж бүрэн байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо гол сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх дотоодын аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр бас дараагийн санхүүжилтийн хөтөлбөрүүдийг бий болгохоор бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. За энэхүү хөтөлбөрийн хүрээнд бол өнгөрсөн жилийн хувьд бол төсвөөс нийтдээ 60 гаруй орчим төгрөг төгрөг. За энэ жилийн хувьд бол ойролцоогоор 47 орчим төгрөгийн одоо их усүрийг зээлийн хүүгийн татаа салбараар олгож байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг хангах тэр дундаа одоо ялангуяа шингэн сүү, үлийн удирдлагын сүүний хамаарлыг одоо багасгах зорилготой сүүний урамшууллыг литр тутам 1000 төгрөг өгч ирсэн. За урамшууллын хугацаа энэ онд одоо ингээд 6 сараар ингээд дуусч байгаа. Тэгээ хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сүүний урамшууллыг цаашдаа доктортой өгч явъя гэдэг байдлаар засгийн газрын
тогтоолыг бэлдээ засгийн газрын хуралдаанд ингээд оруулаад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо сүүний урамшуул маань доктортой явах нэ гэж ингэж ойлгож болно. Ерөнхийлөгч хөрс өхий очсон сүүн зармаг компани өрөм сүүн зармаг цөцгөтэй тараг соролдоо зэрэг бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд 126 салбар Улаанбаатар хотод 2500 орчим дэлгүүр сүлжээ дэлгүүрээр борлуулдаг байна. Цар тахлын жилүүдэд үйл ажиллагаанд саарч байсан тус компани хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын дэмжлэгийн үр дүнд үйл ажиллагаагаа сэргээж өнөөдөр фермерүүд, сав баглаа бодол үйлдвэрлэгчид болон бусад аж ахуй нэгжүүдтэй хамтран кластер хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид томоохон хөрөнгө оруулалтын үйлдвэрийн шинэ байртай болж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ. Манай үйлдвэрч нөгөө гол чанлагын аянд хийдэг. Одоо энэ нөгөө гаднаас ирж байгаа үнэнийхээ шүүг бид нар фасилитацийн аргаар одоо дулааны аргаар боловсруулад өөрсдөө тэгээд одоо холц юмудаа үйлдвэрлэлээ технологид амсгаа дагуу холцоо хийгээд халаагаад хөргөөд ингэж явдаг. Тэгээд энэ одоо дандаа чанлагын тогоонууд байна гэсэн үг юм. Ер нь манай үйлдвэр одоо нийт бол ерөөсөө дандаа одоо сүүг чанах цэгэл байна гэсэн үг. Гол юм. Яг цэвэр үнийн сүүгээр хийсэн соролдоо гэдэг тараг. Энэ худалдаанд гараад одоо 2 жил болж байгаа надад. Одоо манайх нөгөө энэ E-Mart-тай гэрээтэй ажилладаг гэсэн яг E-Mart-ийн захиалгаар бид нар яг цэвэр сүүгээр тараг үйлдвэрлээд одоо зөвхөн E-Mart л өгж байгаа. Тэгээ энэ нөгөө бусад сүлжээнүүд өгдөр манай үйлдвэр хүчин чадал бага учраас. Тэгээ энэ E-Mart-д өгдөг тарагны маань хөрөнгө одоо энэ. Энэ чинь ингэж гадаг. Тэгээ ингээд одоо энэ хөрөнгөний их усураар бид нар таргаа бүрээд яадаг. Тэгээ цэвэр өхний сүүгээр ингээд явж байгаа юм. Дээрээс нь одоо нөгөө яг цэвэр сүүн өрөм гэж бас үйлдвэрлэж байгаа. Тэгээ тэр маань одоо энд бас ингээд хийгддэг. Тэгээ өрөм хийгддэг. Манай компанид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн түгэлтийн машинаараа шууд борлуулалт хийдэг байгаа. Жижиглэнгийн дэлгүүрүүдээр нийт 2500 дэлгүүрүүдэд нийлүүлдэг бол сүлжээ дэлгүүрүүдээс онцлоод E-Mart, CEO, Ebis, Walmart зэрэг дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж хамтарч ажилладаг байгаа. 100% үнэний шингэн сүгээр үйлдвэрлэл явуулдаг нь энэ брендийн ялгараалаа. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөхийн санаачлагаар хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Монгол орон дээр өрнөж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар дахиад Атрийн дөрөв гээл ингээ хөдөөсгөн сандалт маш олон үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогод явж байна. Энэ дотор одоо та явж байгаа хүний хувьд энийг юу гэж харж байна? Хүнс гэдэг бол өөр одоо дэлхийн аль ч улс үндэстэнд одоо хамгийн номер 1 тавьдаг стратеги нь бол үндэсний аюулгүй байдлын хэмжээ тавьдаг юм зүйл тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг Монгол Улсын ерөнхийлөгчийн хүнсний хувьсгал гэдэг нь зарласнараа одоо миний хувь хүний ойлголтоор бол ер нь монголчуудын одоо хүнсний хэрэглээг суурьаар нь өөрчилж одоо дахалж өгсөн маш том ач холбогдолтой зүйл болж байгаа. Ялангуяа одоо импортын хүнсийг одоо хязгаарлах, дотоодын үйлдвэрүүдийг сэргээх, за дээрээс нь кластер хэлбэрээр одоо хүнсний үйлдвэрүүд маш хүчтэй хөгжиж байна. За энэ одоо юу гэдэг манай компанид одоо сүүлийн 2-3 жилийн хувьд одоо дотоодынхоо түүхэд материалаар дотоодынхоо фермерүүдээс кластераар хийгээд явж байна. Дээрээс нь одоо юу гэдэг нь сав баглаа, гялгар бүх юм одоо дотоодын үйлдвэрээс авч байна. Энэ бол одоо юу гэдэг нь ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний үйлдвэрүүд кластер хэлбэрээр хөгжиж явж байна гэж харж байгаа. За манайх бол одоо жишээлбэл хүнсний хувьсгал яснаас хойш одоо хамгийн түрүүнд бид нар нөөтийн хөнгөлөлт одоо сүүн бүтээгдэхүүн ч өөрөө цэвэр сүү нөөтөж байгаа. Тэгээд нөөтийн юм гэж байна. Энэ маань одоо бараг 200 сая төгрөг бид нар ингээд хэмжиж байгаа байхгүй. Энэ бол ажилтны цалин бусад зардал маш нэмэртэй болж байгаа. Улсын хурлын 2022 оны 36 дугаар тогтоол буюу хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор эх 5 жилийн хугацаанд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд сүүн бүтээгдэхүүний салбарыг дэмжих зорилгоор сэрүүний удирдалд үйлдвэр цэхэд нийлүүлсэн түүхий сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшуулал өгдөг байсныг 1000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Уг бодлогын үр дүнд сүүний нийлүүлэлт 5 жилийн дунджаар 6.6 сая литрээр өсөж үйлдвэрлэлийн хэмжээ тогтмол нэмэгдэж байна. Энэ бол одоо юу гэдэг удаан хугацаанд цаашаа үргэлжлээд хэрэгжээсэй гэж одоо маш олон үйлдвэрүүд бид нар хүсэж байгаа. Хөрс эрүүл бол одоо хүнс эрүүл бол хүн эрүүл гэж ярьдаг. Тэгэхээр одоо энэ монголчуудынхаа эрүүлийн төлөө орон даяар одоо бүх үндэсний үйлдвэрлэгчтэй дээрээс нь төрийн тэргүүнээс ахуулаад ингээд хүнсний хувьсгал гэдэг одоо маш том хөдөлгөөн өрнөл байж. Энэний одоо нэгэн хэсэг болж бид нар яг органик эрүүл
үнэний сүүгээр одоо тий экорныхоо ард иргэдийг дотоодынхоо хэрэглэгчдийг хангах энэ том үйлсэд хувь нэмрээ оруулаад явж байгаадаа их баяртай байгаа. Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд хүнсний хангамж аюулгүй байдлад үндэсний хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг эхлүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хангамжийг 78% хүргэх зорилт дэвшүүлээд байна. Түүнчлэн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, салбарын нийт үйлдвэрлэлд эзлэх баталгаажсан органик бүтээгдэхүүний хэмжээг 2027 онд 3% хүргэхээр төлөвлөжээ. 2026 оны 6 дугаар сарын 4-нд улсын хуралд өргөн мэдүүлсэн бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд дэвшилтэд технологи, хүнс хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбар дахь ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгаллаа. Түүхээс үгийн үйлдвэртээ хүлээж аваад Монгол Улсын тогтоосон стандартын дагуу химийн болоо одоо микробиологийн чанарын шалгалт хийж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн одоо сүүгээ үйлдвэртээ нийлүүлж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байгаа. За өдөр болгон бид нэр одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс дээж авч одоо дотоодын лабораторитой хяналт шалгалт хийж одоо шаардлага хангасан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нийлүүлдэг байгаа. Өдөр бүрийн сүүнийхээ үзүүлэлтийг химийн болон микробиологийн үзүүлэлтээр харуулдаг. Химийн үзүүлэлтээр бол манай өнөөдрийн сүүний тослог нь 3.2-той сүүний илүүлэгдсэн байна. Манай үйлдвэрлэлийн гол нэг шат амжилга нь бол дулааны боловсруулалт буюу пастеризац байдаг. За энэ шат нь бид одоо сүүг хамгийн өндөр температурт халааж ариутгадаг байгаа. За энэний одоо гол ач тус нь юу юм бэ гэхлээр одоо хүнсний аюулгүй байдлыг хангадаг, микробиологийн одоо эрсдлийг арилгадаг, мөн одоо хадгалтын хугацааг уртсгадаг. За мөн бүтээгдэхүүний одоо шинж чанарыг төвчөртэй болгож өгдөг маш ач тустай. Нэмэх 2-оос хасах 4-ийн сэрүү орчинд хадгалагдаад за тэгээд цэгүүд рүүгээ одоо хөргүүртэй одоо тээвэрлэлээр тээвэрлэж одоо цэг тус бүр төр өдөр болгоо одоо шинээр очдог байгаа. Салбар цэг дээр очингуудлаа одоо тоног төхөөрөмжөн дээр ороод шууд одоо нөгөө шингэн зарим маань үйлдвэрлэгч гараад хэрэглэгчийн гарт маань шууд очдог байгаа. Үйлдвэрлэлээ бүрэн автоматжуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилго тавин, дөрвөн удирлын сорилт, зах зээлийн нөхцөлд уян хатан шийдэл нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. За манай зармыг болохоор одоо том хүн бол өдөрт 2 удаа, за хүүхэд бол өдөрт 1 ирэхэд бол бас авах ёстой нөгөө шимт хичээлийнхээ хувийг бол авч чадж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно. Итгэлийг эрхэмлэн чанарыг амлан урайтай тус компани бүх насныхан зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, заримгийг газар дээр нь боловсруулан хэрэглэгчдийн гарт шууд хүргэдэг шинэлэг тогтолцоог нэвтрүүлснээр Монголын заримны зах зээлд шинэ хандлага авчирсан юм а. Энэ ерөнхийлөгч нөгөө Улаанбаатар хотын нөгөө сая бид нэр танилцуулдаг гудамжны стандартад тохируулаад энийг бид нар хийхдээ нөгөө бас Европын юунуудыг нэлээд судалсан интернетээр орны юм явуулын чиргүүл бүүд ямар байд юм бэ гэдэг. Тэгээ бүх юуг нэг хүнсний зориултыг нэрж ийм хөргөлттэй юм болгоод тэгээ тийм кондишн тавиад нөгөө ажилчтай ээлтэй байдлаар амжилттай үйлдвэрлэлийн цаана чадварлаг баг байдаг. Сүүн зарим компани хөгжил доктортой баг бүрдүүлсэн хүний нөөцийн бодлоготой салшгүй холбоотой. Манай компани бол ажилчдаа маш их дэмжиж ажилладаг. Компани зардлаар ажилчдаа сургууль сургана. Тэгээд жилдээ шинжилгээнд нэг удаа хамруулна. Өөр юм хамгийн давуу тал нь гэхээр ажлын уян хатан цагтай. Тэгээ харилцааны соёлын Дэл Карнегийн сургалтанд биднийг суулгаж бас энэ нүд зэхийг минь онгойлгож өгдөгт манай хамт олон маш их баярлаж сэтгэл ханамжтай ажилладаг байгаа. За манай үйлдвэрлэлийн ажилчид бол бид бөөндөө нэг зорилго, нэг баг, чанартай бүтээгдэхүүн гэж энэ ураа үгээр би биенээ дэмжиж ажилладаг. Үндэсний брэнд бүтээж, хэрэглэгчийн итгэл дээр суурилсан хөгжлийн загварыг төлөвшүүлж буй сүүн зармиг нь
баялаг бүтээгчдийн шинэ үеийн төлөөлөл болж хэрэглэгчдэд жинхэнэ сүүний амтыг хүргэх зорилгодоо хүрчээ. Амтыг бүтээсэн хөдөлмөр, соёлыг сэргээсэн санаачлага, үндэсний брендийн үнцэн. Хүнсүдээ аж ахуйн салбарт олон сайхан одоо бодлого арга хэмжээнүүд зэрэг хэрэгжээд олон улсын туршлагуудыг нэвтрүүлээд ингээд ажиллаж байгаа. Олон сайхан юм байна. Тийм учраас одоо компаниг ер нь одоо төр төлбөрт үргэлжлэж хамрагдаад амжилттай сайхан ажиллаж одоо Монгол улсынхаа хүнсний хангамж, Монгол улсынхаа хүнсний аюулгүй байдал хувь нэмэр оруулж ажиллахыг хүсээрээ. За маш их баярлалаа та бүхэн. Өнөөдөр улсын хэмжээнд 18 аймгийн 26 суманд хоногт 1000 гаруй тонн сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай үйлдвэр цехүүд болон 86 хөргөлттэй сүү хүлээн авах төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь хүчин чадлынхаа 50 гаруй хувийг ашиглан үйлдвэрлэл эрхэлж 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Ийхүү төр хувийн хөвшил, үйлдвэрлэгчид, малчид, фермерүүдийн хамтын ажиллагаанд тулгуурласан хүнсний хөвсгөл үндэсний хөдөлгөөн сүүн бүтээгдэхүүний салбарт бодит үр дүн авчирч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилтыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг. Харин энэ баталгааг бий болгож буй хүч нь эх орны хөрсөнд бүтээж үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэгчид, малчид, фермерүүдийн хөдөлмөр юм.